одоо Гачууртад амьдардаг. Улаанбаатараас 50 км. Хөдөө мал дээр байдیں۔ Тийм ээ. Монгол гэрт байгааг нь харчаад яасан гоё ингэж бодлоо шүү дээ. Манай Гачуурт нэг 40 минут яваад орчтой шүү дээ. Би бас өглөө эрт нөгөө малын ажилд гардаг учраас тэрнээсээ өмнө амжилж байгаа. Тэгтээ өглөө чи манай одоо хөдөөний ажил 100 нь одоо 4 цагт эхэлдэг болсон шүү дээ. Тэгин дээ нэрэ тэгдэг тийм. Одоо дандаа төлөө авч байгаа шүү дээ. Үнэ саахаас чөлөөлөлтэй. Тэгж хичээлээ үзээл байгаа. Зөв. Өглөө эрт суух нь илүү нөгөө одоо яг энэ нөгөө мэдрэмжийн сургалттай яг сүнсэн биений сургалттай хавсраад яг номон дээр чинь илүү сайн ойлгож байна. Бид нар ч өнөөдөр энэ төрснөөсөө ахуулаад өөрсдийн гэсэн нэг юм ертөнцтэй болсон байгаа шүү дээ, тий? Тэр ертөнцөө одоо өвгдийнхаа ертөнцөөр солиод эхлэхээр чинь амьдрал чинь шал өөр юу? Бүр цараа шал өөр харагдаж байгаа юм чинь. Зөв. Тэр номоо ойлгоход нөгөө илүү төхөмтэй болж эхэлж байгаа. Одоо л дөнгөж өмнө нь баахан уншаад лсэн, тэнгисийн хичээл сонсоод лсэн. Яг яаж ойлгоод байсан санахгүй л байгаа. Үгэндээ ч юм уу, нэг өгүүлбэртээр ч юм уу, ер нь их сайн төвлөрч л уншмаар юм бэлээ. Тийм дээ. Ерөөсө шал болгоно нь тэнцээ асар их утга агуулга үйл явдал зооцсон байгаа байхгүй тий. Тэгэхээр чин тэгэж нөгөө хуудсаар нь ингэж уншина гэж бол угаасаа байхгүй юм билээ. Би бас тэгж бодсон. Таны хэлдэг шиг нөгөө бидний өөрсдийн ертөнцийн тэгээ өвгдийн ертөнц хоёр бол шал тесрэг өөр болохоор яалтгүй нөгөө нэг үг жишээлх юм л өвөгч юм уу аль эсвэл манлайлал гэж юу юм өвгдийнхөр юу эсэ өнөөдрийн яг бидний сэтгүүгээр юу байгаад байгаа юм гэхээр гээд ингээ юу дэсээ тавиад харахаар шал хоёр өөр юм байгаа. Тэгээд яалтгүй миний ээлжин тэр нөгөө нэг үгэн дээр буюу өөрсдийнхөө бодож байгаа өөрсдийнхөө мэдэж байгаа агуулга дээрээ айгүй их ажиллах хэрэгтэй болчиход байгаа юм тий. Миний бодлоор бас тэгж байна. Гэгч чигээр ингээд асар их одоо бид нар өвгөд гэж яриад өвгөд гэж бодохоор нэг настай хүмүүс байдгийг шиг төсөөлөгдөд байна шүү дээ. Бидний эмээ өвгөө шиг одоо нэг одоо бидний өнөөдрийн тэр нөө эмээ өвгөө нар чи ямар хэлээ те ер нь мэдлэгийн цар хүрээ оюун санааны хөгжил нь ямар хэлээ гээд ингээд тэр ухамсараараа бид нар хүлээд авчаад эмээ өвгөө гэхээр л нэг тэтэртэйгээ дүүцэлдэж штэ. Гэтэл ч тэр одоо бидний яг тэр дээд язгуурын өвгөд болохоор ч тэр нас масмал хамаа алга байжгаа төрхөж хамаа алга шал өөр юм байна. Өг гэдэг утгыг би бас нөгөө өчигдөр бодоо сууж ялаа л та. Хүүе энэ ч одоо бидний боддог төсөөлдөг тэр өвөг дээдс ч юм уу гэдэг хогтгооч одоо тэдний байгаа байдал ч юм уу оюун санааны төвшин шал бидний боддог өвөө эмээнэр биш вэ угаасаа гэж бодсон байхгүй. Тэгэхээр бид нар ингэж яалгүй ийм сэтгэлгээгээр өөрчлөх хэрэгтэй юм байлээ гэж анзаарсан надад. Минийхээр бүр сэтгэлгээ өөрчлөгдөж тэр бүр өвгдийн сэтгэхүй чинь бүр хөх сэтгэхүй байгаа шүү дээ тий. Хөх гэдэг амын чанарыг ч угаасаа бид нар мэдээгүй л явж ирсэн билээ. Тэгэхээр би мэдээгүй. Тэгэхээр нэг өнгө юм бодоод явдаг байсан шүү дээ. Хөх монголчууд өнгө л тий. Ерөнхийдөө өнгө тэгээ хөх талбар гэхээр бидний дээр гардаг хөх. Яг тэр бол надад бидний л гарцаагүй алтан ном гэд нэрлэлсэн бидрээ мэдэх ёстой монгол хүн болгоны мэдсэн байх ёстой зүйлийг бид олон зуун жилээр юу хайцсан гээгдүүлцэл яваад иржтэй. Тэгээд одоо тэгэл хичээгээд сурах гал үзэж лээ. Та тэгтээ гоё юу монгол гэрт амьдраад ингэхээр бас өөр бидгүү. Та угаасаа гоё. Би яг хүүхдээ төрүүлээл энд гарч ирээд одоо 5 дахь жилээ болох чинь. Зөв. Өмнө хаана амьдарч ирсэн? Хотод амьдардаг байсан. Ерөнхийдөө хотод хүүхэд байна. Бас яг аав ээж болвол
балчаа айлын охин л да уг нь бол анхнаасаа. Зүг. Тэгээд нөгөө эмээ дээрээ өсөөд эмээгээ дагаж явсаар байгаа. Тэгээ ер нь хотод ингээд сумын төв дээр байж агаад хот руу шилжиж ирээл тэгэл ерөнхийдөө ингээд жоохон хөдөөнөх байхгүй хотод л байгаад байдаг. Тэгээд болоод хүүхд төрүүлээд хүү маань уйлаад ердөөс унтдаггүй байсан. За. Анх нөгөө төрчөөд тэгээд би за нэг агаарт гарын агаар дутагтаад байгаа юм байна гэд тэгээд агаарт гарч ирсэн чинь хүүхд маань аягүй сайхан унтаад тэгэл ер нь за одоо ер нь агаар их чухал юм байна хүүхдэд гээл нөгөө ээж хүн чинь хүүхдэд илүү нөгөө өөрөөсөө төрүүлж боддог шүү дээ тий ээжүүд чинь тэгэл яг хөдөө амьдрал тэгэл ер нь хүүхд ийм сайхан байсан бэлгэрнэ гээд нөгөө бас нэг ингээд нэг ээж болохоор ч бас нэг хүний ертөнц бас өөрчлөгддөг юм байлаа шүү дээ. Тэгээд эхлэхээр чинь илүү нөгөө нэг одоо амьдрал дээр буун гэх юм уу одоо тийм зүйл надад болсон байхгүй юу. Тэгэл ингээд сайхан цагаан идэ хийгээл чинь бүр ингээд гой санагдаал тэгэл хөдөө байж байхдаа нөгөө нэг өмнө нь алтан дэд үнний аялгауны тухай ингээд мэдсэн байсан. Нэг чухал юм байгаа даа гэд тэрийг мэдсэн. Тэгээд тэр номоо одоо нэг барьж авъя. Тэр ер нь юу болж ийн гэд би бас хаяа фэйсээр хардаг байсан байхгүй юу. Энийг ер нь хүмүүс судалж гинүү гэд. Тэгээд маш олон хүмүүс ингээд судалж байгаа нь бол ингээд сошиалаар харагддаг байсан. Тэгээд тэнгисээ бол илүү сайн яг судалж байгаа юм байна гэдгийг нь хараад тэгэл тэнгисээ сургалтанд орё гэж сонгоол. Ерөнхийдөө би бас ингэж анзаарчихсан хөдөөс би бас хөдөө өссөн л доо. Дорнгових. Тэгээ ихэнх цаг хугацаанд ерөнхийдөө өвөө эмээтэй мал дээр байдаг байсан. Тэгэхээр нөгөө нэг ахуйтайгаа ойрхон өссөн болохоор бас ингэж айгүй бас ингэж нэрээ тийм штэ нэг юм юмнууд чинь тэгээ бидний нөгөө нэг яг ийм шүүгээ зааж өгөөгүй ч гэсэн нөгөө ахуйтын суулгацсан үйлдэлүүд ёс заншлууд юмнууд байдаг шүү дээ тий. Болохоор тий. Одоо жишээ нь гэрт ороод яах хэвээр гэрээ байхдаа яадгүй одоо бид нар чинь улирал болгоно л нүүдэл хийгээд ингээд сольдог мал аж ахуй дээр байнга ингээд харьцаж идэг болохоор чинь эмээ өвгийн юмуд бас ингээд тусгагдаад бүр ясан бас маханд шингэтэл оюун санаа цууцсан байна л да тий. Хүмүүсрүүгээ тэгээ тийм дэс болохоор ч тэр юм уу ер нь бол бас алтан дэдний аялгау надад ингээд соход илүү анхан одоо ингээд сэрж ингэж мэдэрч авч байгаа гэх юм уу да нэг тийм нэг даваа тал байгаа мó гэж ажиглагдсан. Гэтэ ялгаагүй Монгол хүн болгоо юм чинь угаасаа тусгаад авчих бол нэг тийм асуудалгүй л гэж үздэг байна. Гэтэ энэ хамгийн гол нь нөгөө төвөө бодистой тий хөх толготой бидний тэр яс цуснд бүх мэдээлэл нь байгаа гэдэг байгаа шүү дээ. Одоо харин тэр мэдээлэлээ бид бүхэн алтан дэд үнний аялгау буюу энэ өвдөө ухаанаараа тэрийг сэргээчих юм бол биднэрт тэр олон ур чадвар мэргэжлээ болох тэр өвгдийнхөө хөх ухаанаар амьдрах энэ ертөнцийн зам ёсны дагуу зөв амьдраад явах тэр бүх боломж нөхцөл нь биднэрт өөрсдөнд нь байгаа юм билээ. Тэгэж бодхоор ч тэгээд итгэл төрөөд яг гоё итгэл. Тийм ээ. Тэгээд дээрэс нь та яг ингээ ахуйтайгаа ойрхон бас одоо мал аж ахуйгаа хөгжүүлээд яг л нөгөө үйлдэх ястаа яг үйлдэл хийх нөгөө нэг жамын дагуу гэдэг шиг те удамшил зохистой амьдралаар ингээд яг амьдрал дээр хэрэгжүүлээд явж байгаа болохоор их гоё байгаа ах те тэрнээс гоё яриач жишээ болгоод одоо ингэдгийг нөгөө гоё агаарт ингээд аргал түүгээд явахаар их гоё. Би яг өмнө нь ингээд шуудагаар аргал түүдэг байсан. Тэгж жагаад нөгөө эмээгийн маань арга савар байдаг байхгүй юу? Тэгээд эмээгийнхаа арга саврыг юм сая хавар гаргаж аргал түүсэн чинь бүр шал өөр байгаа юм чинь. Зүгээр ингээл нуруу ингээл цэхрээл амар юм ихэмсэг болоод
Тэгэл цаанаасаа ингээд энэ оюун ухаан юм бодчин зэгтэрдэг юм байлээ. Зэгтрээд хүний сэтгэл санаанд чинь ингээд гоё болоод тэгэхээр энэ тэр өвгдийн ухаанаас үүсэн бий болсон энэ өнөөдрийн амьдрал ахуйдаа хэрэгжилж байгаа энэ тэр ажил хийх тэр хөдөлмөрийн хүртэл бүр ийм цаанаасаа тэнд нь бүр тэр өвгдийн ухаан нэг шингэсэн байгаа байхгүй юу? Аргал төгөөд явж байгаа хүний оюун ухаанд бол маш цэгцтэй элдв муу муухай юм бодохгүй сэтгэл санаа нь маш тайван тэгээд үргэлж нэг тийм өөрийгөө гисэн тийм бодол байхгүй дандаа ингээд тэр нийтийг харсан үр зүрхнээс нь ингээд хайр ундарч идэг бүр тийм сэтгэхгүй ингээд бий болт юм бил яг арга үүрээд аргал төгөөр тэгээд тэр нь өөрөө хүний бие махбод болно оюун санаа зүрх сэтгэл тэр хөдөлмөрийн багц зэвсэг нь хүртэл тэр соёлоор нь ингээд бий болгоод өгсөн. Тэр ухааныг бүр ингээд амьдралд нь соёл ахуйд нь ингээд уяад өгсөн байгаа байхгүй. Тэгээд тэрийг мэдэрч байнга нөгөө аргал түүхтэй арга савраа өгөрт аргалтай өгсөн. Зөө эрс зөрч хэлэх зүйлс дордог учраас ингэж л яг нөгөө яг амин чанарын одоо учрыг ингэж л ойлгох нь шүү дээ маш гайхалтай. Тэгээд арга савраа ерөнхийдөө ингээд монголчууд ч эдэлж хэрглэж байгаа юмнуудаа айгу дээдэлдэг тий. Тэгэж нэг хамаагүй хаяад ч юм уу ингэдэггүй юм бол нэлээ үнцэнтэй зүйл гэдэг утгаар их айгу нандиндаг. Тэгээд тэрнээ насан туршдаа байдаг ч гэх юм уу. Тэгээд яг хамгийн гол нь өөртөө юм л та тий. Өөртөө хийчдэг. Одоо модоо хүн чинь өөрөө хэмээх хийж бүтээхээрээ ингээд бүх зүйлд тэрэнд эд сэтгэл санаа оюун ухаанаар тэрэнд шингээж тэрийг бүтээдэг болохоор тэрийг бүр хайрлахын аргагүй байд юм бил. Би бас өөрөө нөгөө эсхийгээр юм хийдэг байхгүй юу. Тэгээд хийсэн тэр ямар гоё. Утлаа ингээд хийсэн эсхийгээр. Тэгээд муудаад ингээд цоороод хаях болсон чинь би хайж чадахгүй байгаа юм чи хайрлаад. Тэгэхээр хүн өөрөө хийж хөдөлмөрлөн гэдэг чинь тэрийг маш ихээр хайрлаж гамнадаг юм бил. Бидний өвгдөөс яагаад юмыг юм болгоныг ингэж хайрлаж гамнаж байсан гэхээр бүр цаад тэр утга утгыг нь ойлгоцсон. Тэр өөрөө бүх оюун санаагаа тэндээ шингээж хийсэн. Нөгөө талд тэр байгаль их дэлхий бүх юмыг амтай гэж үздэг байсан учраас бүх зүйлийг маш гамтай эдэлж хэрглэж нөгөө дараагийнхаа амьдрах үр хүүхэд ач зээнэр гэд тэр олон үеэ бодож ердөөсөө бүх юмыг л боддог байсан байгаа байхгүй. Ганцхан хүн төрлөختнийг биш байгаль их дэлхий тэр огторгуй ертөнц гэд бүгдийг нь энэ зүрх сэтгэл оюун ухаандаа багтааж тэрийгээ сэтгэдэг байсан учраас тэр их хайр нь ундардаг учраас дандаа юмыг хайрлаж гамнаж юм дандаа сэтгэлээсээ тэгээ бүр өглөөргаар нь ингэж юмыг ойлгож хийдэг байсан биз. Бид нар нэг удаа гэр авчлаа юм уу гэр одоо жишээлбэл манай ээж аваар ч бид нар гэрт өссөн хүмүүс те ээж аваарыг ингээд айл болоход манай эмээ хоёр ингээд гэрийн бэлдэж өгөөл те гоё бүх юмнуудыг гараараа хийж өгөөл ингээд явцлаад самгийн бүр бага исэн л да. Тэгээд жишээлбэл тэр гэрийг тэгэл ээж хоёр маань насан туршдаа ингээд нэгнэж хайрлаж тэгээ угааж арчилгаа ихтэй штэ гэрч чинь зүгээр тэгээд өнөөдрийнх шиг ингээд арчаад зүгээр суугаад авахгүй тэр чинь асар их юм хиймтэй байнга хөдөлгөөнд байдаг. Энэ үйлдэлээрээ л хүмүүсийн зүрх сэтгэл тархитлагоонд нөгөө нандин юм шүү. Асар их хой гайгдaltaй болцсон нийгэмд. Гэтэл ч манай Монгол гэр яг энийг нандинаа насан туршдаа л явах нь шүү дээ. Тэрэн тэгээд хийсэн бүх юмнууд нь тэгэл юу гэдгийг те нэг удаа хэрэглээд хаягдл болчдгоо. Ер нь бол удаан урт хугацааны хэрэглээтэй байдаг болохоор те замын дагуу байсан гэдэг нь гарцаагүй байна л да те. Зүг аха. Одоо тэгвэл цагаан эдэгээ хийгээд ямж юм байгаа. Хүнсэн дээр нэр ямар өөрчлөлт гарч байна яаж вэ? Одоо хийж эхлэхэд байна. Одоо жоохон хавсрагтай байгаа болохоор бас хийгээ эхлэегүй л байна. Амны тарагтай байгаа. Ер нь одоо яг ингээд хүнсээ судлаад эхлэнгүүт чинь монголчууд ч өөрсдөө мянган хүнс арт түмэн байсан билээ шүү дээ. Алтан дээр юм амндар тий.
Нэг бараг л бид нэг махнаас өөр юм мэддгүй юм шиг өнөөдөр бид нэр амьдарч байгаа шүү дээ. Гэтэл тэрэн дээр өөрсдөө бүхнийг хүнсний хувьд бол өөрсдөө бүгдийг гараараа хийж бүтээгээд тэнд хамгийн гол нь өөрөө хийж байгаа гэдэг нь тэнд ямар орц орж байгаа юм. Тэнд овц нь өөрөө хаанаас ямар их үүсвэртэй юм. Гэт бүх юмыг мэдж байгаа учраас энд ийм орц орсон учраас миний энэ яс тусанд Монгол хүний хамгийн гол нь монголчууд бол хатуу ширүүнд уур амьсгалтай дөрвөн уйлралд амьдардаг байсан учраас яг дөрвөн уйлралдаа тааруулаад хүнсэлдэг байсан юм билээ. Би бас яг тэрийгэ мэдээд сая өнгөрсөн зунаас эхлээд ер нь зун нь жоохон ингээд цагаан эдээгээ идээд цагаан эдээгээр хүнслэе гэд шийдээд нодлон нэг сар цагаан эдээ хэрэгэлсэн байхгүй юу? Тэгэхэд бол эхний нэг 3 өдөр бол мэдээж ингээд өлсөөд мах идчмэр санагдаад тийм төвчээр алдамаар тиймэрхүү юм гарч байгаа юм. Тэгээд тэр 3 өдөр болсон байхад өрдөөсөө тэр мах идгийг өөр хүсэхгүй. Тэгээд энэ тарг нь байна, ээзгийн байна, сайхан ааруулн байна. Тэгэл одоо чинь юм илбэг болчихсон шүү дээ. Бас нөгөө шар будаа, хүч будаа гээл те. Тэр будаагаараа ингээ үр тариагаараа цагаан эдээгээрээ гээд аривжуулаад хоол хүнс хийгээд бид идэх боломжтой. Тэгээд бүр гүнзгий эднэр чинь би бүр сүүлд одоо тэр нөгөө үр тарианы тухай үндэс үрийн тухай судлаж мэдээд тарьдаг байсан гэхээр би бүрстэ шок гэсэн шүү дээ. Ямар нарийн төвшөнд нь ингэж бүр хүнд нь ортол хайсан юм бэ те. Тэгээд мянган хүнстэй байхаас өөр аргагүй юм байна. Одоо тэгэл хүнслэх зүйлсийг бүр эдисийн төвшөнд нөгөө нарийн төвшөнд нь судалсан хүмүүс чинь за энэний үндсийг нь аваад үрийг нь ингээд суулгах юм бол энэ нөгөө нэг мадмаа ингээд шинж хичээлтэй бэлчээртэй байх юм байна эдэргээд бүр нарийн судлаад үр цуглуулж цацаж байгальдаа тарааж явдаг байсан гэдэг байгаа штэ бас тийм малчин. Нөгөө монголчуудын гол баримтлагдаг зарчим нь эхийн идэхгүй үрийн идэнэ гэдэг зарчимтай байсан. Хүний ха дагуу дандаа ингэж өсгөж үржүүлж ургуулж харж тийм ээ хэрэгэлдэг байсан. Тэр малаа алж идэвш малаас хаагаад тэрнээс гарсан сүүгийг боловсруулаад тэрнээс олон төрлийн цагаан эдээ ааруул эзгий гэд бяцлаг гэд те. Ингээд олон хүнсийг гаргаад хүнсэлдэг байсан байгаа байхгүй юу? Тэгээ би бодоод байл л та одоо ингээ Монголд ерөнхийдөө манайх ч байгаль цаг уурын хувьд нэлээ эрсдээс тэгээ дээрэс нь ерөнхийдөө нэлээ шалтан штэ юу гэдгийг те ой мод ерөнхийдөө ногоон байгууламж аягүй цөөхөн тэгээ яг тэ нөгөө нэг ундраг ус чиг багтаа болохоор л тэгж байгаа тэрний шалтгаалж байгаа байх л та тэгээд тухайн цаг үед яг ямар байсан байгалийн нөхцөл байдлын хувьд гээд ингээ бодохоор яг өнөөдрийг шиг бол байгаагүй юм шиг байна тий. Ер нь бол ногоон их гоё цаг үед ингээд аван төрлийн мод тарьдаг гэхээр чинь аван төрлийн мод гэхээр 25 мод болчихж байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн одоо хэрэгтэй ийм жимсний моднууд одоо чацарган сангис мангис гээд гардыг штэ тий. Тэгээд тэр сүд өвс гээд янз бүрийн ургамлууд гардаг. Тэднэрийгээ сайхан үрийн цацаал тариал хамгаалаад нэг хүн чинь 25 мод тарина гэдэг чинь явж үж байгаа. Тийм бүр явж байгаа гэдэг чинь. Тэгэхээр яалтгал газарч ахтаргуйч бүхэл талын мэдлэг тийм мэдвэл зохихгүй бааз юмнууд нь ингээд бүр цогц байсан байгаа байхгүй. Бид нар ч одоо жишээлбэл өнөөдөр мод би одоо ингээд гараал мод тарих гэх юм бол бас л хэцүү шүү дээ. Юу илээ ингээд судлах хэрэг гарна одоо хаана яг ямар үнсээр яаж инээ дээр яг хөө ингээд судалдаад аваад ингэж болно. Гэтэ яалтгүй бүр нарийн юу ингээд судалж явахгүй бол бас мэдэхгүй байгаа байхгүй. Гэтэл яг ингээд харьцуулахаараа өгöd үл бидрийг бол ингээд нарийн төвшөнд хүн болгоно нь мэрэгжлийн юм шиг мэддэг болсон. Гэхдээ тэр нь мэрэгжлийн биш.
зүгээр хүн болгоных нь наад захын мэдэл зохион байсан юм байна гэдэг төвшнээр харах юм байна гэж ойлгосон шүү дээ. Тэгэхээр одоо бүхэл салбарт байна л да, эмнэлгийн ч юм уу, эрүүл мэндийн ч юм уу те бүхэл монголчуудын ер нь хүний мэдвэл зохио наад захын мэдлгүүд газар огторгуйч одоо юу гэдгийг эрүүл мэнд талдаа тэг нийгэм талдаа одоо харилцаа талдаа ч гэх юм уу ер нь хийдөө ингээд салбар болгон дээр тэдний төвшинбэр өнөөдрийн бидний яриад байгаа мэргэжлийн гэдгийн хэмжээ тэдний хувьд бол ингээд ерөнхий бааз нь байсан юм байна гэх. Тийм. Тэрийг бол нэг актер би мэргэжлийн гэж ярихгүй байгаа юм шиг чинь. Зүгээр энэ тэрийг өдөр тутамдаа ингээд хийж идэг зүйл. Ердөөсөө Монгол хүний тэр юмыг дандаа юм өргөн цар хүрээтэй томоор хардаг учраас альва нэг одоо нэг ажил барьж аваад хийх ч гэсэн тэр ажлыг үнэн зүрх сэтгэлээсээ энэ хувийн ашиг сонирхлоо биш. Энэ болвол миний энэ хийж байгаа зүйл нийтийн сайн сайхны төлөө, нийтийн эрх ашигын төлөө хийж байгаа гэдэг тэр өргөн зүрх сэтгэлээ дандаж сэтгэж бодож хийдэг байсан учраас ажлыг одоо тултал нь хийнэ гэж ярьдэн штэ тий. Бүр үнэн сэтгэлээсээ тэгж хийдэг байсан бэ. Тэнд юрдөөсөө нөгөө шантарна гэдэг ч юм уу төгшөөх тийм зүйл байхгүй. Тэр нөгөө хамтын харилцаа гэдэг бид гэдэг зүйлдээ ойлгоцсон байсан учраас одоо ч би нэг юм яг өнөөгийн нийгэмдэр болохоор ингээд нэг ихэнхдээ ингээд яг би л ийм сайхан амьдрах ёстой гэсэн тийм сэтгүүгээр ингээд амьдарч ирсэн би яг мэдсэн байхгүй юу. Гэтэл одоо өвгдийн хараагаар хараад эхлэхэд ийм аминчхан би гэсэн тэр бодлоор амьдрч болохгүй юм бэ. Би гэдэг тэр аминчхан бодлыг л бодхол юм бол өрдөөсөө ийм амьдрал юм жижигхэн болчтой юм. Жижигхэн хайрцагт орчтой юм байлээ. Тэгэхээр бид гэдэг том хараа тэр том сэтгүүгээр сэтгээд бид гэдэг төлөв дээрээ байх юм бол хүн ингээд ядарч исэн ч маш юм хэцүү байсан ч гэсэн тухайн ажлыг ч юм уу тухайн нэг харилцааг тэр бид гэдгээ хамгааж авч үлдэхийн тулд тэр харилцааг бас ингэж гоё хийх ёстой гэдгээ ингээд бүр зүрхэндээ энэ тарих зүрхэндээ тэрийг ойлгож автын байлээ хүн. Харин маш их юм суралцахаар байна. Өвдөж бол ингээд тодорхой хэмжээний тэтгэлийн ур чадвар бол нэлээд өндөр түвшинд байсан юм байна. Гэхдээ яг хүн одоо нэг альва нэг салбартаа бүр гүн гүнзгий нэвтэрсэн хүмүүс толтол нь хийдэг одоо юу гэдэг ингээд онцгойрцсон хүмүүс бол бас байдаг л байсан юм шиг байгаа юм тий. Салбарууд одоо юу гэдэг отго аймагч гэдэг юм уу тий. Ерөнхийдөө тэнгэр гэдэг байгаа ч тий. Ааха. Тэр ерөнхийдөө тэнгэрийг одоо ямар хэмжээнд аль нэгийн тийм ээ одоо аль нэг төвшөнд илүү эзэмшсэн одоо нөгөө 9 квен зүйтэн гэдэг ч юм уу. Юун дээр гардаг болоодой мөргүүн дээр. Одоо манай Чингис хаан болвол эц засгийн тэнгэр. Тэр 108 үр дүн буюу тэр хэмжүү үсвэнийг бий болгож өгсөн. Бүгдийг ингээд зангидаж өгсөн. Ингээд эц засгийн тэнгэр ингээд болж байгаа. Аль нэг тэнгэрийн арныг ур чадвар нь илүү нөгөө давуу. Хийд бүтээсэн зүйлээрээ л одоо тэр тэнгэрээрээ л тэгж ингэж онцгойрч харагдаж байгаа гэсэн үг юм байлээ.